Сайн байцгаана уу? Намайг Цэцэг Дэлгэрийн Анжил хам гэдэг. Би болохоор энэ үзэсгэлэнд анх удаага оролцож байна. Энэ үзэсгэлэнд оролцсон бүтээл нь болохоор энэ ногоон дэрх маань байгаа. Би энэ бүтээлийг ээжтэйгээ хамт 3 жилийн хугацаанд яг ээжийнхээ хажууд ээжрээ заалгуулад хийсэн байгаа. За тэгээ сая энэ зүүн зохиогдсон нүүдэлчин бистол би 20 өвдөгч хүүхдээ нэгээр шалгарсан байгаа. Багаасаа ээжигээ дагаж энэ бүтээлийг хийгээд ээжээс маш орлон зүйлсийг сурч өвлж авсан байгаа. Баярлалаа. Энэхүү үзэсгэлэнд хэддэг жилдээ оролцож байна вэ? Өмнө 2 жил оролцсон. Энэ 3 дахь жилдээ оролцож байгаа. Өмнө хуйлсанд нь шалгарсан, номинац авсан. Таны уран бүтээлийн онцлог? Миний уран бүтээлийн онцлог гэвэл зүү ороохоор хатгамал хатгадаг. Арьсан дээр бүс байна, цүнх байна. Цүнхнүүд ийм ургуу осоор коллекц гаргадаг. Энэ жилийн үзэсгэлэнд оролцох гэж энэ тоорцог малгай, торгон бүс, цүнх ургыг хоцоор нь хийсэн. Наягны уут, хавтганууд, тамхины уут, айлан гэд зүү ороод болох бүгд юм дээр ойж оролцож байна. Нөгөө танд олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдрийн мэндийг хүргэе. Ингээд та хэддэг жилдээ ер нь оролцож байна вэ? Байцгаана уу. Эгч нь одоо анх удаага оролцож байгаа. Уран бүтээл онцлог бол яг би анхаар октоудаа нэхэж өгчээсэй. Тэгэл одоо ер нь өөр хоббитэй тэргээрэл аяж эхэлж байна. Анх удаага орж байгаа бол тэр ерөөсөө маш өргөн хүрээтэй болдго юм бэ. Маш л гоё боллоо.